Хай балахан. За галзуу сервис өгтан тавтай морил бүгдээрээ тавлаг сайхан уу гэж. За ингэж хэдүүлээ. Шин цовруулыг эхлүүлэх цаг болжээ гэж. За ямар цовруулыг эхлүүлэх гэж байна вэ гэхээр гараад удаагүй байгаа The Apartment Job гэх энэ галзуу цовруулыг. Тэгэхээр энэ галзуу цуврал маань цаанаасаа 7 хоногт ингээд 2 ангиар нэмэгдэж байгаа учраас шинэ анги гарангуут нь л борооноодонтэй хамгийн хурднаараа ярьж өгөх гэж хийж байна. Тэгэхээр хэдүүлээд 7 хоног хүлээх урт учраас дунд нь ингээд East Palace, Spooky Love гэх өөр галзуу цувралуудтай ингээд холиод цолиод явцгаан шүү манайхан гэдгийг та нар маань ойлгоорой. Бид тэгээ дэлхийд ч гараагүй байгаа юм их яриач гэж шаардаад байгаарай. Мэдээж ингээд хэдэн борооноодонтэй гарангуут нь л аль болох хурдан ярьж өгөх гэж хичээн шүү дээ. За тийм байна. Тэгэхээр энэ галзуу цувралын энэхүү дугаарын хамтрагчаар хэдэн бороонуудтай бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа Хаан Чипс хамтран ажиллаж байна. Хаан Чипсээ аваад задлаад хоч. Манайхан бол одоо яхаа мэдж байгаа шүү дээ. Ерөөсөө лайкаар бөмбөгдөөд өгөөрэй гэж. Та нарын лайктай хэдэн бороонууд нь үнэхээр их уран болно шүү. Үнэхээр одоо хэдүүл амаргүй ажлыг одоо эхлүүлж байна. Тэгэхээр аль болох ойлгомжтой гоё хурдан хугацаанд ингээд чанартайгаар танартай ярьж өгөхийн тулд та нарын маань лайк мөн бороод нь хэрэгтэй шүү гэж лайкаар бөмбөгдөөд өгцгөөгөө манайхан. За ингээд хэдүүлээ энэ галзуу цувралаа эхлүүлцгээе. За сүүл 2025 оны шилдэг апартмент комплексоор шалгарсан жинхэнэ үнцэн гэх хотгонд нэг залуу цонхоор ширтэнгэ кофе уугаад сууж байгаагаар энэ цуврал маань эхэлнэ. Залууг Паг Хиган гэнэ. Хиганыг лифтэн суугаад гарч явхад байрны хананд урт хугацааны засварт зориулан хоримтлуулсан санг шал засахад ашигласан гэсэн зар байлаа. Тэгээд Хиган явсаар ховстой очиход бүгд тэрнийг хүндэтгээд угтаж байна. Учир нь мань нөхөр бол HK Trading and Investment компаниг гүйцэтгэх захирал. Менежер нь угтаж аваад бүх зүйл хэвийн бус зүйл тохиолдоогүй гэж товч тодорхой илтгэнэ. Хажиргалтай өнгөн дээрээ хөрөнгө оруулалтын компани юм шиг харагдах тэдний офисын арын өрөөнд нууц мөрийтэй тоглоомын газар ажиллаж байна. Дахиад цаашаа арын өрөө рүү ороход тэнд нь автомат тоглоомод өрчихсөн хүмүүс ухаангүй тоглож байлаа. Дахиад цааш ороход өштэй тэнд нь бүхэл бүтэн бага оврын казино ажиллаж байна гэж бод. За Хиган бүх зүйл хэвийн байгааг өөрийн нүдээр шалгаж дуусаад менежерийнхээ товлж өгсөний дагуу ноён уу гэгчтэй уулзна. Тэр хүн тэдний их хэмжээний өртөө болцсон учраас өөрөө эргүүлж төлөх графика танилцуулж байгаа нь тэр. Мань хүн хотын захад байдаг байраа зарж хад өрөө төлөе гэж гуйсан ч Хиган байр зарагдтал хүлээхийг хүссэнгүй. Тиймээс мэрэгжилтэн залуудаа хэлээд ноён уугийн нэр дээр банкнаас зээл авахулж тэр мөнгийг нь өөрлөгөө шилжүүлж авчихад ноён ууг гэгчийг хөөгөөд гаргаллаа. За тэгээ гарч ирэхэд нь өөр нэг туслах нь ирээд ноён Чой гэгчийн байршлыг тодорхойлсноо хэлсэнд Хиган шууд л хойноос нь хөдөлдөг. Дүр солигдоход Хиган нэг өсвөрийн хийлчдийн тэмцээнийг үзээд сууж байна. Тэгсэн туслах нь ирээд Чой гэгч орж ирж байгааг мэдэгдлээ. Тэгсэн гартаа цэцэг барьсан нэг оворчуур хэсэг залуусаас өхөн хатан зугтааж байна. Нөхөр нэг жижиг зааланд орж хаалгыг нь тогжээд тайзны арлуу гүгэд орсон ч урдаас нь Хиган гараад ирнэ. Чи хоцорчихлоо. Охины чинь үзүүлбэр дууссан. Харин би чамтай ганц 2 үг солихоор ирлээ. Хүлээлтээ. Надад үнэндээ ямар ч мөнгө байхгүй штэ. Би цус урсгамааргүй байна. Энд дээр гарын үсгээ зурчих. Би чиний идэхгүй болгосон данснуудыг шүүж үзсэн. Тэнд чинь 300 сая суул хэвтэж байна л штэ. Гарын үсгээ зураад тэр мөнгөө шилжүүлчих. Харин энэ амь даатгалаа цуцлах хүсэлт. Цуцлаад гарч ирсэн мөнгийг чинь бид авна. Энэ харин өвөг эцгийн чинь газрын улс хурааж авсан баримт. Танахан нөхөн төлбөр авах хэрэгтэй ч хинч хөөцөлдөг юм байна лээ. Энийг чинь бид хөөцөлдөж мөнгийг чинь гаргаж авнаа. Энэ бүгд нийлээд чи өөрөө бүрэн төлж чадах нь. Харин энэ хүмүүсийнхээ учрыг өөрөө олоорой. Бид нар хамаагүй шүү. Тэгээд Хиганыг хаалга нэхэд Чой гэгчээс мөнгөө нэгсэн хүмүүс нөхрийг үргэлжлүүлээд хөөнө. За тэгээд маргааш нэг байрны гадаа гэр бүлийн өдөрлөг болж байна. Тэнд нэг залуу хос тэмцээнд амжилттай оролцоод төрүүлж байгаа харагдсан ч үнэн хэрэгтээ нөхдүүд хосууд болж жүжиглж байгаа юм байна.
Арга хэмжээ дуусахад эрэгтэй нэмэгтэйд дугтуутай мөнгө өгөөд талархснаа илэрхийлэхэд эмэгтэй нь дараагийн арга хэмжээнд дуудвал 10% хөнгөлөлт үзүүлнэ шүү гэж саймширна. Эмэгтэйг Кан Хариг нэ. Хари нэг ресторанд найзтайгаа ойр зүрэг ярилцсанаа. Найз нь тэрнийг дараагийн удаа илүү үнэмшилтэй жүжиглж, жинхнээсээ хүүхдийн ээж нэм шиг байхыг зөвлөж байна. Бас Хари хуулийн шалгалт өгөө тэнцээгүй боловч ихчтэй хуульч болсон гэж худлаа ярьсан болох нь ярианаас нь илэрхий болдог. Бас тэр их сургуулийн төлбөрийг төлсөн ихчтэй төлбөрийн мөнгөөс сар бүр буцааж төлөхөөр тохирсон байж. Тиймээс мөнгө олохын тулд Хари ямар ч хамаагүй цагийн ажил хийх болсон нь энэ байлаа. Энийг сайн мэдэх найз нь тэрнийг ихчтэй үннээ хэлхийг зөвлөнө. Тэгэд Хари ихчтэй үннээ хэлэхээр шийдсэн чи яг ихчтэйгээ нүүр тулсан чинь үннээ хэлэх зүрх нь хүрсэнгүй. Тэгсэн ихчин дүүгээ хуулж болсон учраас чанартай юм өмсөх ёстой гэд тэрэнд үнэтэй брендийн хувцас авч өгсөн байсанд Хари бөөрч хэлэх үггүй болдог. Маргааш нь тэр ихчихээ авч өгсөн хувцсыг өмсөд ажилдаг оффистаа очлоо. Офис нь бейсментэд байдаг учраас Хари үүнээс битүүхэндээ ичнэ. Хари тэнд нэг ширээний ард суугаад төлбөрийн чадваргүй иргэдэд хуулийн үнэгүй зөвлөгөө өгдөг байж. Дүрс солигдоход гихаан хэдэн хүний үүргэвч барьчихсан уул өдөө өгсөж явна. Тэгээд тэр оройдор гараад хамт явсан хүмүүсээ хамттай хоолоор дайллаа. Тэгсэн хамт яваа хүмүүс нь цагдаагийн мөрдөн байцаах албаны дарга Сон Дэ Үн гэх мэт хууль хүчний байгууллагын нөлөө бүхий хүмүүс байж таарлаа. Тэдний нэг нь гихааныг нэлээд алдартай дуучны концертын билетийг олж өгсөн гэж магтсан бол өөр нэг нь эхнэрт нь маш ховор үнэтэй гар цүнх бэлгэлсэн гэж магтаж байна. Тэгсэн гихаан тэр бүхнийг дандаа туслахуудынхаа ачаар олж авсан байлаа. Тэгээд гихаан тэдэнд амттай десерт гэд хайрцагтай бэлуунууд өгсөнд бэлуунуудын хажуугаар бодолтой бэлэн мөнгө хийсэн байна. Гэтэл тэдний нэг нь тамхи гаргаж ирсэн ч асаагаараа марчихч. Тэгсэн хигаан буруу харж уйлж зөв харж инээж угаад гал олж ирэхээр доошоогүй нэ. Тэр өдөр хигаан нэг хөгшөнтэй уулзахаар ирэхэд цаадах нь нэг эмэгтэйтэй агаарын теннис тоглоод байж байлаа. Хөгшнийг Пак Юмман гин. Хигаан эмэгтэйд өөрийгөө Пак Юмманы хүү гэж танилцууллаа. Юмман бие муутай учраас уулан дахь совиллын газарт амьдардаг байна. Хигааны компани Пак Юмманы нэр дээр байдаггүйч. Тиймээс тэр Юмманд ноогдол ашиг шилжүүлж түүнийгээ цааш нь хийж хоримтлуулдаг болох нь ярианаас нь илэрхий болдог. Удаан уулзаагүй Юмман тэрнийг энэ замаас аль болох хурдан гарахыг зөвлөхөд хигаан дахиад жаахан мөнгө цуглуулах хэрэгтэйгээ хэллээ. Мань хигаан хангалттай их мөнгө цуглуулахаараа ихтгэлтэй залуусаа аваад хууль бус бизнесээс гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. Оройн хигааныг офс дээр ирэхэд гүрвэл хочтой нэг нөхөр надад мөнгө зээлүүл гэж хашгирч байгаатай таарлаа. Тэгсэн тэр хүн нь нэг томоохон барилгын компани нөлөө бүхий албан тушаалтан учраас хигаан энэ удаад тайвшруулад гаргадаг. Маргааш нь жинхэнэ үнцэн орон сууцны цогцлборын менежментийн офисын ажилтнууд сөөхөн зөвлөлийн гишүүний сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэж байна. Харигийн эгч Хажион тэр цогцлборын менежментийн оффист тодорхой албан тушаал хашдаг бололтой. Гэхдээ тэр дүүгээ тогтсон ажилтай болсон учраас цаашид тэнд ажиллах бодлогоогүйгээ менежментийн офисын менежер Чойг эгчд хэлсэнд цаадхан тэрнийг үргэлжлүүлээд ажиллахыг гуйдаг. Энэ үеэр банк хил ам хийж байдаг оршин суугч Сүгчин офист нэрээд байрны шалны засварын мөнгийг оршин суугчдын зөвшөөрлгүйгээр урт хугацааны засварын сангаас гаргах болсонд сэтгэл дундуур байна гэд хил ам хийж эхэлнэ. Ингээд тэднийг маргаж байтал байрны пентхаус давхарт амьдардаг жинхэнэ үнцэн цогцлборыг барьсан барилгын компани захирал И Чунван ирсэнд тэнд байсан бүгд бушуухан босож тэрэнд хүндэтгэл үзүүлж байна. Захиралч тэдэнд тортой бэлэг өгөөд хүн надад бэлэг өгсөн ч би ганцаараа барахгүй болохоор та нартай хуваах гээд аваад ирлээ гэсэнд цаадуул нь баярлж байна. Дүрс солигдоход ууланд байх нэг эдлэнд 4 хар машинтай томчууд цуглж байна. Тэд бол иргэний асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Сон, ерөнхий прокурор Чой, дээд шүүхийн шүүгч Ю, Гунгён Дэйли сонны ерөнхийлөгч И Сангю нар байлаа. Тэд нар цуглаад тарьсан модоо тайрч орчлон цаашдын улс төрийн нүүдлээ ярилцсан. Нөхдүүд улс төрийн нэг фракцийнхан бололтой. Нөхдүүд дараагийн ерөнхийлөгч болох магадлал өндөр байгаа Ким гихч улс төрчийг дэмжих талаараа зөвлөлдөж байлаа. Тэгсэн тэдэн дээр нэг хүн ирсэн нь жинхэнэ үнцэн орон сууцны цогцлборыг барьсан барилгын компани захирал И Чунван байж таарна. Нөхөр тэднийг санхүүжүүлдэг учраас дунд нь нэлээд нөлөөтэй болох нь ойлгомжтой. Тэгээд И Чунван захирал тэдэнтэй мод тарьж байтал цагдаагийн газрын дарга комиссар Квак гэгч ирсэнд бүгдээрээ гайхаж байна.
Тэгсэн Куа комиссар Клоуфт нэгдэх хүсэлтэй учраас сон нарийн бичгийн дарга урьсан нь энэ байж. Тэгсэн дунд нь цагдаагийн дарга ирсэнд бусд нь илэрхий тавг үзэж байна. Бандсан Куа комиссар тэнд байсан хүмүүсийг амаа олохгүй магтсанд захирал яриаг нь тасаллаа. Та ч нарай өдөржин биднийг магтах гэж ирээгүй үсттэй. Сон дарга та гол юм хэлээгүй мүү? Би харин хэлэх гэж байсан юм. Та мундаг хүн юм. Гэхдээ манай Клоуфт дурын хүн ингээд орж ирж болохгүй л дээ. Тийм ээ, би мэднэ. Тийм болохоор 10 тэрбум. 10 тэрбум байгаа юу? Юу? Энд байгаа хүмүүр дор хаяж 10 тэрбум вон нийлүүлэх боломжтой байх ёстой. Та манай One Club нэгдэхийг хүсэж байгаа бол 10 тэрбум вон авчирна. Энэ бол элсэлтийн хураамж. Клуб дорхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа гэдгийг чинь нотлого гэх үү. Та бидний нөхцөлийг мэдсэн учраас яваад мөнгө бэлэн болохоор хүрээд ирээрэй. Зангид аргагүй байдалд орсон Куа комиссар эргэж ирээд хамтрагчтайгаа яаж 10 тэрбумыг босгох вэ гэдгийг бодно. Би энэ албанд 30 жил зүтгэхтэй. Цэвэрхэн явж ирсэн гэж хэлэхгүй. Бас бус юм зохицуулгыг гарч л байсан. Энэ томчуудын яриаг сонсоод одоо эргээд бодох нэ илүү их бохир ажиллах ёстой байж гэж бодож байна. Надад 2 тэрбум байна. 8 тэрбум сох дутж байна. Та өөрөө ийм ажилд гараа бохирдуулж хэрэггүй гэж бодож байна. Харин таны өмнөөс тэр мөнгийг танд цуглуулж өгч чадах нэгнийг олохтол болно. Би нэг найдвартай хүн мэднэ. Паг Хиган гэж захирал байгаа. Тэр хүн юуг л бол юуг хийж чадах хүн. Ингээд Куа комиссарын хамтрагчин цагдаагийн мөрдөн байцаах албаны дарга сон дэун гихч байлаа. Хиган тэрнийг найзуудтай нь үе ууланд аялуулж хагуул өгдөг учраас тэр Хиганыг сайн мэддэг байлаа. Тэгээд сон дарга шууд Хиган дээр яваад очно. Би ямар гавья байгуулсан болоод энэрэ болсон хан та над дээр морилж ирдэг үлээ. 10 тэрбум. Надад 10 тэрбумыг цуглуулж өг. 10 Та ч намайг яаж барьцаалдуулахаа мэдэх юм аа. Би таныг уурлуулах ямар нэг юм хийгээгүй үсттэй. Хэрвээ тийм юм хийсэн бол намайг өршөөгөөрэй. Тийм юм биш ээ. Зүгээр л насан туршдаа төлөх мөнгөө нэг дор төлчих гэж байгаа юм. Бид чамайг олон жил хайцалсан. Чамайг их мөнгө цуглуулсан гэдгийг мэднэ. Хэрвээ мөнгө чинь хүрэхгүй бол чи яаж мөнгө олж чадах хүн гэдгийг чинь би мэдчихэв. Би олон хүний гар хөндрүүлдэг болохоор надад нэг их мөнгө үлддэггүй юм л да. Тийм болохоор буруу ойлголтоо нэг тийш нь болгох нь зүйтэй юм шиг байна. Намайг тоглоод байна гэж бодоод байна уу? Би тоглоогүй гэдгээ нотлох хэрэгтэй юм шиг байна. Тэгэд сон даргыг гарч явах гэсэнд Хиган сандраад тэрнээс зуралдсан ч цаадах нь ирчээрээ гараад явлаа. Харин Хиган тэрнийг өөрөөс нь мөнгө салгах гэж зариуд Тэнгэрийн их мөнгө ярьж дарамтлж байна гэж бодоод үлднэ. Маргааш нь мань хүнийг офстаа хэртэл цагдаа нар баахан хүнийг бариад гарч байна. Хиган сандраад сон дарга руу залгасанд цаадах нь утсаа авдаггүй. Тэгэд өөрийнхөө офст эртэл цагдаа нар офсыг нь битүүмжилж байна. Эннээс гадна туслахуудыг нь ирж явах замд нь янз бүрийн худал шалтгаанаар нэг бүрчлэн баривчлаад авлаа. Тэр бүхэл аавыг нь хүртэл баривчилжээ. Харин Хиган цүнх дүрм хөнгө бариад сон дарга дээр ирээд өвдөг согдно. Энэ удаад би ийм л мөнгө олж чадлаа. Би энийг танаа залуусыг тавьж явуулсны хөлс гэж тооцъё. 10 тэрбумыг цуглуулахад залуус чинь чамд хэрэг болно гэж бодож байна. 3 сарын хугацаа байна шүү. 3 сарын дараа 10 тэрбумыг ойлгосноо. Пак юм маань яах гэж байна? Надад барьцаа хэрэгтэй. Мөнгө авчирч өгөөд тэр хүнээ гаргаж аваарай. За ингээд Хиган гарцаагүй байдалд орлоо. Тэгээд тэр анх Пак Юммантай танилцаж байснаа санана. Ахлах ангийн сурагч байхад нь анх Юмман гэрт нь ирж байж. Аав нь Юмманаас 30 сая вон зээлхтэй хүүгээ барьцаанд нь тавьчихсан нь тэр байжээ. Орлсон Хиганыг аавыгаа олоод очтол аав нь нэг тоглоомын газар юу ч болоогүй юм шиг тоглоод сууж байлаа. Хиган орлсонд аавыгаа барьж аваад хашгирсанд хамгаалагч нар тэрнийг гадагш нь гаргаад хайжээ. Тэгсэн Юмман тэрнийг өрөвдөд өөрийнхөө дор ажиллах болсноор тэр хоёр эцэг хүү шиг дотноссон байх нь. Хиганыг шоронд ирээд Юммантай уулзахад өмнө нь шоронд орж гарч явсан Юмманч юу ч болоогүй юм шиг л сууж байна. Хигана намайг суллах гэж битгий яар. Угаасаа надад хугацаа багуулсан. Харин залуусаа бод. Тэд чамдал найдаж байгаа. 20 жилийн өмнө миний дор ажиллаж эхэлснээс хойш чи үнэхээр сайн хүү байсан. Харин одоо цаашид
Бусдын төлөө биш, өөрийнхөө төлөө л амьдарч ихэл. Чадахгүй. Би тэхгүй. Тэгээд Хиган гараад явлаа. Хиган залуустайгаа хуралдсанд цаадуул нь бууж өгч болохгүй. Сон даргаыг буулгаж авах тийм хэцүү биш гэж зүтгэж байна. Ямман бол дүнгэж эхлэл залуусаа. Тэр та нарыг аваа хараандаа оруулсан. Бид нар илүү хөдөлгөөн хийвэл тэр та нарыг нэг нэгээр чинь дуусгана. Тэгвэл 10 тэрбумыг хаанаас олох болж байна? Тэр биднээс аль хэдийн 1 тэрбумыг авсан байж одоо яаж 10-ыг нэхэж чадж байна? Залуусаа, та нар одооноос мөрөө хөөцгөө. Би энэ асуудлыг өөрөө шийднэ. Та нар ямар гэмт бүлэглэлийн гишүүд биш. Би ч гэмт бүлэглэлийн толгойд өгч биш. Би бол компани захирал. Та нар миний ажилтнууд. Тийм учраас одоо төрдөө холбоогоо тасалцгаая. Дараа нь эргээд нэгднэ. Асуудлыг би зохицуулах болохоор одоо та нар явцгаа. Ингээд 3 туслах нь гарч яваад 3 тийшээ салаад явцгаалаа. Тэгсэн удалгүй нөгөө хоёроо төрүүлчихэд ирлээ. Гэсээр нэг нэгээрээ буцаад хүрээд ирлээ. Тэр гурвыг ч бас Ямман баг залуугаас нь дэмжиж тусалж ирсэн учраас тэд Ямманыг сулалж авахын тулд Хигантай хамтрахаар шийдснээ хэлдэг. За ингээд тэд 3 сарын дотор 10 тэрбумыг олох ажилдаа орцгоно. Эхлээд тэд бүх авлагатай хүмүүсийнхээ хойноос шаргуу хөөцөлдсөний эцэст баггүй мөнгө цуглуулсан ч 10 тэрбумын хаанч хүрдэггүй. Тиймээс тэд олон жил хамтарч ажилласан томчуудаас хандваар мөнгө босгохын тулд хурим зохион байгуулахар шийддэг. Тэгээд сүйт бүсгүй дүрд тоглох хүн хайна. Удалгүй Харигийн найз нь залгаад амралтын өдрөөр нэг ажил гарсныг хэлсэнд Харич дуртаяа зөвшөөрч байна. Тэгэд тэр өөрт нь өгсөн хаягийн дагуу ирсэнд тэнд нь дандаа буруу гарын нөхдүүд цугласныг хараад дотроо болгоомжилноо. Харин дотор Хиган мөнгөний төлөө тийм зүйл хийж угаадаа итгэж чадахгүй сууж байлаа. Туслахуд нь ингэж байж их мөнгөтэй болж болно гэж тэрнийг тайвшруулж зүтгэцгэн. Хөрмийн зочин болно гэж бодсон Хари сүйт бүсгүй дүрд тоглох болсноо мэдээд татгалзаж тэндээс явах гэсэн ч үүдэн дээр таарсан Хиган тэрэнд 5 сая вон санал болгосонд Хари шууд бодлоо өөрчлөлөө. За сори байж гараа борон танартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За ингээд мань хоёр сүртэй чимгэлсэн цааланд хуурамч хормын ёслолоо хийцгэн. Тэд бас урлагийн үзүүлбэртээ мөнгө хэмнэхийн тулд 3 туслахын дуулж бүжгэлж хүмүүсийг хөгж өнө. Энийг харсан Харигийн нүд орой дээрээ гарах шахна. За ингээд хуримлагч хоёр үнсэлтснээр хурим өндөрлөө. Хуримын дараа Хари 0 орж амаас ангигчин зайлж аваад боломжийн мөнгө хийж чадсан өөртөө баяр хүргээд тэндээс гарч Хигантай уулзнаа. Хиган тэрэнд мөнгийг нь өгсөнд Хари тэрнээс зөвшөөрөлгүй үнсний хариуд 2 сая вон нэхлээ. Гэхдээ хоёулаа үнсэлцээгүй штэ. Чи миний эрхийн хураг үнсснээ мэдээгүй юм уу? Тийм болохоор миний өгсөн мөнгө хангалттай шудраг гэж бодож байна. Ингээд аргагүй байдалд орсон Хари уралсандаа дахиж уулзахгүй байхыг хатуу сануулад гараад явлаа. Оройн тэд өмнө нь цуглуулсан бас хурмын хандваар цуглуулсан бүх мөнгөө тооцоод үзтэл 10 тэрбумаас 6.5 тэрбум дутаж байлаа. Тэдний хувьд авлагатай хүмүүсээс барилгын бизнес эрхэлдэг гэж яриад байсан гөрвөл хочтой нөхрөл үлджээ. Гол нь тэр нөхрийн ажил дээр очтол цаадах нь ажлаасаа мөнгө говьчулсан хэрэгээр эрен сурвалжлагдаж байгаа нь тодорхой болсон байж. Тиймээс тэд бусад авлагатай хүмүүс нь тэрнийг олохоос урьдчилж олж аваад мөнгөө нэхэхээр шийдээд яаран хөдөлцгөнө. Туслахуд нь ч тэрнийг тэр дор нь олж аваад өндөр байшин дээр гаргаад доош унгана гэж сүрдүүлнэ. Үгтлээ хайсан гөрвөл амиа аврахын тулд орон сууцны цогцлбарын сөөхийн зөвлөлийн гишүүний сонгуул болох гэж байгаа тухай зар уншснаа хэлээд энүүгээр дамжуулаад асар их хэмжээний мөнгө олж болно гэж хяаныг ятгалаа.
Тэгээд тэр тэмдэглэлийн дэвтрээ өгч өөрөө үнэтэй орон сууцны комплексийн сөөхийн дарга хийхдээ яаж их хэмжээний мөнгө говьчуулдаг байсан тэмдэглэлээ харуулдаг. Хиган дэвтрийг уншаад тэрнийг цовуулж уулаад 4 тэрбум вон говьчуулсан болохыг олж мэднэ. Дөнгөж 1200 айлтай хотгоноос л би ингэж зохицуулсан. Таны амьдрдаг энэ зохицолборт 9800 айл байгаа штэ. Та төсөөлөд үзэлтэй. 1-2 тэрбум юу ч биш 10 тэрбумыг олно гэж бодчих. За тэгсэн маань хэдийн нүд сэргээд ирлээ. Ингээд Хиган тэр аргаар нь мөнгө олж болох эсхийг сонирхноо. Сөөхийн хоримтлын мөнгийг зарцуулах хэрэгтэй хоёрхан л хүн байгаа. Сөөхийн дарга, барилгын менежментийн офисын менежер. Тэр хоёр хүн хамтарч чадвал сөөхийн хоримтлын мөнгийг цаавчна гэдэг алга ургуулах шиг л амархан. Сая би лифтэнд зарлал харсан. Сөөхийн зөвлөлийн гишүүний сонгуул болж байгаа юм байна лээ. Та эхлээд зөвлөлийн гишүүн болчих. Дараа нь дарга болчих. Тэгэл болоо. Та нэр дэвшгэд л ялна штэ. Угаасаа оршин суугчид сөөхөө ерөөсө тоодгүй мүү. Нэрээ шүү баг захирлаа. Ингээд тэд лифтэнд их зарлалыг хуулж яваад явлаа. Тэгээд Хиган өөр цайтал бодсны эцэст шийдвэрээ гаргана. 10 тэрбумаар бид нар юм маныг суллуулаа зогсохгүй. Өөрсдөө амьдралаа шинээр эхлүүлж чадна. Сонгогдлоо гэж бодоход эндээс тийм их мөнгө босгоно гэж юу? Итгэхгүй бол энэ цогцлбарын менежментийн офис руу залгаад урт хугацааны засварын санд нь хэд байгааг асуугаад мэдчихлээ. Тэгээд тэднийг залгаад асуухад тэнд 17 тэрбум гаруй вон байгааг мэдээд ам нь ангайсан бол өөрийнх нь хэлсэн үнэн байсанд тайвширсан гүрвэл харин бааварлж байна. За ингээд мань хэдийн сэтгэл шулуудна. Дүрс солигдоход хотхны оршин суугчид хүүхдүүдтэйгээ хотхондоо мод суулгаж байна. Мод тарж үйсэн ээж нар энэ арга хэмжээг санаачилсан нэг эмэгтэйг амаа олохгүй магтаж байлаа. Тэгсэн тэдэн дээр нөгөө хил амтай суугчин ирээд оршин суугчдаас зөвшөөрөл авалгүй хилдэв хог тайрлаа. Хүүхдүүдтэй мод тарихыг заамаар байгаа бол уул руу явцгаа. Хүмүүрийн дэлдэв хүссэн гоогоо тариад байвал яах болж байна гэд бас л улаан галзуу хэрүүл хийнэ. Тэгээд нөгөө дүүлэн санаа нэгтэй байгааг хараад шууд моднуудыг нь сууг татаад шидэж эхэлдэг. Суугчинд дээрлэхүүлсэн ээж нар нэг газар суугаад сөөхийн дараагаараа тэдний өмнөөс үг дуурч чадах хүн сонгох хэрэгтэй гэж ярилццгаана. Сөөхийн зөвлөлийн гишүүд донд биднийг төлөөлж чадаж байгаа амьтан нэг чалга. Бидэнд энэ хотхонд байгаа 3000 бага насны хүүхэдтэй ээж нарыг төлөөлж бидэнд эрх мэдлийг өгч чадах хүн хэрэгтэй байна. За ингээд тэд нэгийгээ сөөхийн зөвлөлийн гишүүнд нэрийг нь дэвшүүлэхээр болсонд нөгөөх нь дургуутсаж байгаа дөр үзүүлсэн ч тийм ч дургу биш байгаа нь байгаа байдлаас нь ээлэрхий харагдана. Энэ хоёр менежментийн офисын менежер Чой одоогийн сөөхийн дарга Сё гэгчдэр ирээд уулзна. Чамайг ингээд ороод ирэхээр л ямар нэгэн болсон байдаг да. Юу болсон бэ? Шууд хэлдэ. Залуу ээж нар хотхондоо мод тарих гээд энээс болоод асуудал гарсан байна. Сөөхийн дараагийн хурал дээр энэ асуудлыг авч хэлцэх ёстой болоод би чамд юу гэж хэлдэг үлээ. Ийм асуудалд битгий оролц. Өөрөө аяндаа шийдэгчин гэж хэлдэг баха. Тэднийг анхааралтай сонс. Тэгээд юу ч битгий хий. Тэгэл болоо. Өөр юу вэ? Хаажион ажилласаа гарах гээд байгаа. Тэгсэн Сё дарга шууд Хаажионыг дуудаад уулзна. Тэгээд дүүгийнхээ сургуулийн төлбөрийг сөөхийн хоримтлаас төлсөнийг сануулсанд Хаажион хэлэх үггүй боллоо. Тийм л дээ. Би гэхдээ цаашид ингэж явж чадахгүй нэ. Би хиндэж юу ч хэлэхгүй. Би бүх зүйлийг нууц байлгана гэж амлая. Чамайг үнэхээр ингээд зүгээр явуулчихна гэж чи бодож чадлаа гэж юу? За тоглосон юм аа. Нөгөө талд гөрвөл Хиган болоод тэрний туслахуудад Сөүлийн айлууд сөөхийн төлбөр гэж сард 30к вон төлж өгөөд тэрнийг юунд зарцуулагдаж байгааг ерөөсөө анзаардгүй талаар тайлбарлаж байлаа. Ингээд гөрвөл сөөхийн үйл ажиллагаа болоод санхүүгийн талаар нэгнгүй тайлбарлана. Тэгэд бодож үзтэл Хиганы хотхон гэхэд сард 282 саяыг цуглуулдаг болж таарлаа. Сөөхийн дарга болчихсон байхад нэгэн мө офис менежер юу юм бэ? Над шиг дээврээс дүүжилж угаад л тамгыг нь авчих нь үстэй. Гол нь эхлээд сөөхийн зөвлөлийн гишүүн болох хэрэгтэй. Ингээд сөөхийн 17 тэрбум дээр өөрсдийн цуглуулсан мөнгийг оруулаад 21 тэрбумтай болно гэж бодсон Хиган яралтай ажиллагаанд орно. Гэхдээ эхлээд Юмман дээр очиод тэрнийг удахгүй гаргана гэдгийг хэлсэнд цаадах нь тэрнийг буруу гарын зүйл хийхгүй байхыг ятгалаа. Буцаж явахдаа Хиган тэрний дор ажилладаг байснаа дурсаж сандаг. Авийг нь өнгөрсний дараа Юмман нүдэн дээр нь аавынхын зээлийн гэрээг шатаагаад тэрнийг өөрийнхөө хүслээр амьдрахыг зөвлөж байж. Гэвч Хиган сайн дураараа хажууд нь үлджээ. Ингээд тэднийг хотгоныхоо гадаа эртэл нэг үнэтэй машинтай оршин суугч хотгоны гарцыг хаагаад зогсчихсон бөөн хилам хийж байна.
Тэрнээс болоод босод оршин суугчид орж гарч чадахгүй дэмээл бичлэг хийцгээж менежментийн офисын ажилтнуудад шаардлага тавьж байгаа харагдана. Гэвч тэд оршин суугчийн эсрэг юу ч хийж чадахгүй байлаа. Тэгсэн Хиган шууд машинтайгаа давхиж очиод нөгөө нөхрийн машиныг зад мөргөд замаас холдуулчихд юм байна. Саадхан ч дэлбэртлээ уурлана. "Найш чи хийм бэ хөөе? Яаж жолоодохоор ингэж явдаг байна? Энэ машин 300 сая вооны машин шүү аа. Энийг чи төлөе шүү. Надад мөнгө байхгүй болохоор чи шүүхтэд аваарай." За тэгсэн залуу зам дээрээс босохгүй гээд хэвтээд өглөө. Тэгсэн энэ үеэр Чунван захирал ирээд машин дээр нь түлхүүрээрээ нэрээ бичлээ. "Би машиныг чинь зурчлаа. Уучлаарай. Би машиныг чинь төлж өгнө. Энэ машин нэлээд үнэтэй машин шүү. Чам тийм их мөнгө байгаа мó?" 10 жилийн өмнө гарсан энгийн загвар байна. Гадаад байдлыг нь харахад чи 80 сая орчмоор авсан байх. Тэгэхээр би тэр даны мөнгийг төлчихөж чадах байхаа. Харин хариуд нь миний болоод энэ олон хүмүүсийн үнэтэй цагийг өрн таран хийсэн. Менежментийн офисын ажилтнуудын ажилд саад хийсний чинь төлөө манай хуулийн баг өөртөө чинь холбогдно байх шүү. Нийт 12 хуульч байгаа. Тэд өрсөлдөгчийнхөө амьдралыг сүрүүлэхтэй чадварлаг шүү. Мэдээж хуулийн хүрээнд. Тиймээс та машинаа холдуулчихгүй юу? Тэгээд захирал Хиган дээр ирж цаг хэмнэж өгсөнд нь талархаад машиныг нь засуулж өгөхийг санал болгоно. 123 дугаар байрны Чунван, 114 дугаар байрны Пак Хиган. Задагсан оршин суугчид бүгд алах ташин баяр хүргэцгэлээ. Тэр өдөр Хари найзтайгаа уулзаж өөрөөс нь сүү худалдаж авахыг гуйж байна. Тэр эгчтэй төлөх мөнгө олохын тулд сүү борлуулагч хийх болсон нь энэ байлаа. Найз нь тэрнийг эгчтэй үннээ хэлхийг зөвлөсөн ч Хариг нь зүрх нь хүрэхгүй л байлаа. Харин нөгөө талд эгч Хажион нь сөөхийн дарагтай уулзснаа бодоод сууж байна. Сөөхийн дарга тэрнийг ажлаасаа гарахаа түр хойшлуулад өөрийнх нь бүрэн эрхийн хугацаа дуустал түр хугацаанд ажиллахыг ятгсан байж. Тэгэд Хариг ирэхэд эгч нь тосч аваад 6 жил ажиллахдаа анх удаа ажлын газрынхаа хоолоор дайлснаа хэлж өнгөрсөн хугацаанд дүүгийнхээ төлбөрийг төлөхийн тулд мөнгө цуглуулах гээд нэг ч удаа ажлынхаа хоолнд тааж байгаагүйгээ ярьсанд Хари дахиад л үннээ хэлж чадлагүй өнгөрлөө гэж. Та яагаад ийм зүйл яриад байгаа? Ямар нэг зүйл болоо юу? Хари, эгч нь хариуд нь чамаас нэг зүйл гуйх гээл. Надад тусламж хэрэгтэй байна. Би нарийн бовны мохлогтой болохыг мөрөөддөгийг чи мэдэн штэ. Тэгээд оролдож үзмээр санагдаад байдал улам дортохоос өмнө бүхнийг шинээр эхлэх гээд. Дортох гэж юу яриад байгаа юм бэ? Таныг хүмүүс сүрдүүлээд байгаа юм уу? Үгүй, өөр нэг юм байгаа. Чи надад тусалж чадах уу? За тэгсэн Хари эгчтэй үннээ хэлэх гэж бодсон ч зүрх нь хөрөхгүй л байна. Зүгээрээ би хуульч болохоор таны харийг даана. Нэрээ юу? Баярлалаа Хари минь. Ашиггүй. Маргааш нь захирлыг гарч ирэхэд зогсоолд байсан машиныхын дугуйг хэн нэгэн хагалчихч камер шүгэд үзтэл нөгөө машинаа мөргүүлсэн залуу дугуйг нь хагалсан байлаа. Тэгээд туслагтаа хэлээд залууг авчруулж нөхрийг урдаа суулгаж яваад гольфийн бөмбөгөөр цогхоор сүрдүүлнэ. Чи энэ байрыг түрээс хэлдэг юм байна шүү дээ. Тэгэхээр эзэн нь чи биш юм байна. Манай байранд чам шиг түрээсийн новшнууд олон байгаа. Түрээсийн гэрээ хийчихээрээ байрны эзэн шиг аашлаад л. Гэтэл энэ байр бүхэлдээ минийх юм шүү дээ. Харин хэн нэгэн миний юмд гар хөрвөл би тэр хүнийг зөвл дуусгадаг юм. Зүгээр дээ. Наад бөмбөгөө унгаавал чи үхэн гэж мэдээрэй. Ойлгов уу? Тэгэд бөмбөгөөрөө нөгөө нөхрийг цохиж эхэлсэнд цаадах нь байдгаараа ойрлноо. Энэ хоёр хил амтаа оршин суугчийн сөөхийн зөвлөлийн гишүүнд нэр дэвших анкет бөглөжгсөн сөөхийн дарга болно гэж мөрөөдөж байлаа. Харин нөгөө талд гихаанч бас анкета бөглөх гэж бөө юм болж байна. Юу ч гэж бичсэн яах вэ? Угаасаа хинч уншихгүй штий. Тийм юм бол боловсрол гэсэн хэсэгт Стэнфорд төгссөн гэд биччихв. Гэвч мань Хиган янз бүрийн зүйл зохиож бичихийг дэмжихгүй байлаа. Тэгээд бүх мэдээллээ үннээр бөглөөд ураа гэсэн хэсэгт би энэ байрыг супер агуу байр болгох болно гэж бичлээ. Дараа нь зураг даруулж анкетанд наагаад маргааш нь анкета менежментийн офис таваачиж өгдөг. Ингэхдээ 3 сарын дотор сөөхийн дарга болоод урт хугацааны засварын санг хоослоод ор мөргүй айрлана гэж өөртөө амлана. Тэгээд офисын ажилтан Хажионд анкета өглөө. Тэгсэн тэнд өөрөөс нь гадна хэдэн анкет байна. Энэ үеэр Хажион тэрний ганц бие гэж бичсэн байгааг хараад бусад нэр дэвшигчид бүгд гэр бүлтэй өрх толгойлсон хүмүүс байгааг хэлсэнд Хиган анкета буцаагаад авчихлаа.
Тэгэд байрныхаа гадаах талбай зогсохдоо анх удаага тэнд амьдарч байгаа хүүхэд хөгшдгийг анзаарч тэднийг анхааралтай ажиглаад хийсэг зогсноо. Тэгэд хотхон бүхэлдээ гэр бүлтэй хүмүүсийн хотхон болохыг анзаарч Анкета эрс өөрчлөхгүй бол ялагдах юм байна гэдгээ ухаарлаа. Тэгэд гэртээ ирээд гөрөвлийг барьж авна. Чүм худлаа толгой эргүүлж цаг хожоод үн те. Одоо тийм юм байхгүй шүү. Яасан бэ? Паг захирлаа юу болсон? Ганц бие хүн хизээж сөөхийн дарга болж чадахгүй гэдгийг чи мэдчихсэн мэт. Ингээд гихаан гэр бүлтэй болохоор шийдлээ гэж. Сонгуульд ялахын тулд надад гэр бүл хэрэгтэй. Энгийн гэр бүл. Ээж, аав, эмээ өвөө гэл. Энэ байрны хүмүүс ганц бие хүнд хизээж санал өгөхгүй. Тэгээд тэднийг яаж гэр бүлтэй болох талаар ярилцаж байтал хонхон дуурч хорин болсон зочид буудлаас хурмын зургийг нь эрүүллээ. Ингээд хурмын зураг харсан Хиган Харийг эхнэрээ болгож хөлсөлөхөөр шийднэ. Тэгээд тэрний ажилдаг офис нь хуулийн фирм болохыг мэдээд хэсэг хэрэгэлдсэн ч мөнгөний төлөө юу ч хийж мэдэх царайтай байсныг нь сансан Хиган дотогшоо орлоо. Гэтэл тэр хуулийн фирмд Хари ажилдгуу болж таарсанд туслах нь гайхнаа. Тэгээд доод давхарт нь хуулийн зөвлөгөө үнэгүй өгдөг төв ажиллаж байгааг хараад Хиган Харийг тэнд ажилдаг болохыг ойлгодог. Энэ үеэр Хари нэг нөхөртэй учир зүгөө олох гэж байдгаараа хижээгээд сууж байна. Цаадах нь автобусанд хажуудаа сууж явсан эмэгтэй гоёыг илсэн хэрэгэ хүлээхгүй гүрийгээд байсанд Хари уураа барьж дийлэлгүй нөхрийг 2 удаа алгадаад авна. Нөгөө нөхөр уурлаад зөрүүлээд алгадах гэсэнд Хиган гарыг нь бариад авна гэж. Эндээс зайл надад энэ эмэгтэйтэй ярих яралтай ажил байна. 1 2 надад чамтай ярих ажил байна. Энэ үеэр Харигийн босс нь тэрнийг дуудаад аваад явлаа. Тэд хуулийн зөвлөгөө үнэгүй өгөх нэрийдлэр хүмүүсийг цуглуулад дараа нь боломжтой хүмүүсийг нь дээшээ жинхэнэ хуулийн товчоо руу холбож өгөх үүрэгтэй байгууллага байж. Тэгсэн Хари өнгөрсөн хугацаанд нэг ч үйлчлүүлэгчийг дээшээ холбож чадаагүй байна. Тэгээд тэрнийг шууд халсанд Хари хуулийн зүйл заалт ярьж маргах гэсэн ч цаадах нь тоосонгүй гэж. Манайх хуулийн фирм. Чиний яриад байгаа хуулийг мэдэхгүй хүн энд нэгч байхгүй. Хүсвэл шүүхтэд яваарай. За ингээд ажилгүй болсон Харийг хамаг юма цаасан хайрцагт хийгээд тэндээс гарч явхад Хиган тоосоод авнаа. Би чамайг удаан хүлээлээ Кан Хари. Аюуланы кофе шопд орсон хойноо Хари тэрнийг өөрийнх нь мэдээллийг хууль бусаар олж авсан учраас шоронд суулгах боломжтой гэж тажигнсанд Хиган хариуд нь шууд ажлын саналаа тавилаа. Хамтарч ажиллах санал байна. Чи миний эхнэрийн дүрд 3 сар л тоглол. Чамд мөнгө хэрэгтэй, надад хуурамч эхнэр хэрэгтэй. Тиймээс энэ бол win-win нөхцөл байдал. Надад чиний мөнгө хэрэггүй. Ямар нэг хууль бус юмтай орооцолдуулах гэж байгаа чинь билүү? Би яаж мэдхий? Чи гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн юм уу? Хоримд чинь дандаа буруу гарын нөхдүүд ирж гисэн байсан да. Нэгдүгээрт би тэр бүлэглэлээс зодог тайлсан. Тэдний хувьд хорим оршуулганд оролцох нь зүгээр л хүн ёсны асуудал. Тэгсэн ч над шиг хуулийн байгууллагад ажилладаг хүнд зохимжгүй ажил байна. Чи хуулийн байгууллагад ажиллахаа болчихсон юм шиг санагдах юм. Тэгсэн ч хамаагүй би явлаа. Хоёулаа дахиад уулзахгүй шүү. Ингээд Хари гарч явах гэтэл Хиган шууд 100 сая гэсэнд Хари зог тусаж зогслоо. 3 сар 100 сая вон. Урьдчилгаа болгоод 30-ыг одоо шилжүүлнэ. За тэгсэн Хари эргэлзэж байна шүү. Болж гин. Оройн Харигийн дансанд 30 сая ороод ирсэнд тэр за яхав. Энэ бол зүгээр л урт хугацааны дүрд тоглолт. Чи чаднаа. Амжилт. Гэж өөрийгөө зоригжуулна. Харин нөгөө талд эхнэрийнхээ асуудлыг шийдсэн Хиган гөрвөл дээр очлоо. Миний аав болоод өг. Юу? Намайг сөөхийн дарга болтол миний аавын дүрд тоглоодхоо. Тэгвэл би бүх хөрийг чинь цайруулна. Угаасаа чамайг ерэн сөрүүлж байгаа болохоор чи ээж тийшээ хол явж чадахгүй. Тохирлоо. Гэхдээ энэ бүхэн амжилттай болвол надад бонус өгөх үү? Бонусанд нь чамайг алахгүй. Тэгсэн гөрвөл хагардлаа баярлнаа. Тэгээд тэрний гарч ирсэнд туслах гиннам нь хүүтэйгээ видео кол хийж байна. Чи хүүгээ санаж гэнэ үү? Саналаа гэд яах вэ? Энд аваад ирэхгүй юу да? Миний хүүгийн дүрд тоглог. Энэ төслийг дуустал. Хүүгээ гадаадд сургамаар байгаа бол хүү чинь хэл сурах ёстой. Энд авчираад англи хэлний сургалтад цэцэрлэгт оруулчих. За ингээд эхнэр хүү аавтай болж авсан Хиган тэднийг бүгдийг нь цуглуулад гэр бүлийн зураг авахулахар болно. Хамгийн түрүүнд гөрвөл ирээд тэтгэвртэй гарсан зураачийн дүрд тоглохоор болсноо хэлдэг. Дагуугаа үстэ. Таныг сонгуульд ялуулахын тулд эмээ нарыг найрч гарна шүү дээ. Араас нь гимнамын хүү Гямбук ирж Хиганыг тэрвэрч аваад үнслээ. Тэгэд хамгийн сүүлд Хари ирсэнд
Хиган багийнхнаа танилцуулна. Энэ манай багийн залуус. Энэ бидний хүү Гямбок. Хоёулаа бас хүүтэй юм уу? Хүүтэй гэж хэлээгүй штий. Тэгэд одоо хэлж байна штий. Хөөх юм аа. Яг л гүн шиг юм. Сайн байна уу? Би Гямбок. Ингээд гэр бүлийн зураг авахулахар болсон. Зураг авахулах байрлалах гэж бөө юм болно. Одоо л боллоо. Би сонгуульд гарцаагүй ялна. Сонгуульд ялж юм нэг суллаад залуусаа эргчлөөтэй болгоно. Ямар ч аргаар хамаагүй яллах л болно. Ингээд тэд шийдэмгий царайлж бөөнөрөө байрлуугаа алгацгаана гэж. Аваа, ээжээ, өвөө, авгахнараа хурдан яваарэ. Ямар гой галзуу хэсгтэрээ дуусчваа гэж. За яхаа аргуудаа хүлээлт үүсгэхээр галзуу одоо цоврал байна гэж бурууд нь бодогдлоо. Та нарт манаас боротойгоо адилхан санагдж байгаа гэж найдаж байна. За тэгэхээр хэдэн бороонд нь штэ энэ галзуу сонирхолтой цоврлыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хоч. За тэгэхээр дараагийн одоо парт нь те дараагийн 2 анги гарахаар л ингээл хэдэн бороонд нь үзэл яриад оруулна шүү дээ. Тэгэхээр та нар маань битгий дэлхийд гараагүй одоо байхад нь ингээд нэхэд байгаарэ. Аль болох хурдан гээл гарангуут нь л те оруулахыг бодно шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ нэг жоохон хүлээгтэл болчихно. Энэ хооронд гэхдээ хэдэн бороонд нь та нарыг уйдаахгүй хийж байна. Est Palace Spooky Love гэдэг нь 2 галзуу цуврал байгаа шүү дээ. Энэ 2 галзуу цувралын аль нэгийг нь хэдүүлээ дараагийн тайлбараар эхлүүлэх болно гэж. Тэгэхээр та нар маань лайк дараал хүлээж өгөхөд болоо явчих юм. Анараа бас сабадараагүй сабадараараа манай хаан Оти галзуу кино Instagram хуудасаа бас дагаарай гэж. За үг олдож өхөр холтлоо бороо дараагийнхаа цавралын ажилд орлоо. Дараагийн тайлбараар эргээд уулзцгаая манай хаан.